Өдрийн мэнд үзэгчдээ манай студийн зүгээс олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан нэгэн эмэгтэйг баярлуулахаар шийдсэн байгаа. За тэгээ захирагчийн ажлын албаны хамт олонтой уулзаад зам талбайн үйлчлэгч нэгжийг сонгоод одоо бид нэг чигээ баярлуулах гэж байна. За ихтэй уулзцгаая. Сайн байна уу гэжээ өдрийн мэнд. Өдрийн мэнд ажил нь сайн байна уу? Сайн байна. За тэгээ нэг танаа хамт олон маань таныг одоо нэвтрүүлэгт маань оролцуулахаар ингээд сонгосон байгаа. За юу ч ингэ үзэгчтэй бас өөрийгөө танилцуулахгүй юу? Намайг Уран Тогтгой хад хоёр гэдэг. Би захирагчийн ажлын албанд ажилладаг. За одоо ингээд таныг маш олон ингээд зүйлүүд хүлээж байгаа. Өөрсдөө хүлээж байгаа. Маш олон бэлгүүд бас ингээд хүлээж байгаа. Сюрпризүүд хүлээж байгаа. Тэгээд таймарсан бид нартай хамт яваад тэгээд нэвтрүүлэгтээ ингээд оролцъё. За. Одоо ингэ дөр орч юугаа явуулна тэгээ. Яа. За иш суй. Захирагчийн ажлын албанд хэр болж байгаа? За би 13 оноос л хойш ажиллаж байгаа. Тэгэхээр чинь 12 жил ажиллаж байна гэсэн үг. Хоёр нь юуг эмэгтэйчүүдийн баярыг хэрхэн тэмдэглэж өнгөрүүлдэг вэ? Тэгэл нөгөө манай даргачин мундаг хүн байдаг, нөгөө захирагчийн ажлын албаны даргыг чинь Лусан баяр гэдэг хүн байдаг байхгүй. Тэгэхээр эмэгтэйчүүдээ хүлээж аваад тэгэл баярлчихдээ шүү дээ. Одоо тэнийг ямар сюрпризүүд хүлээж авч байна? Одоо мэдх юм алга да одоо. Манай дарга манай албан байгууллагын юунд оролцсон юм бэ юм байгаа мэдх юм алга. Хаажмаас энэ жил 70 дахь юм ээ. 9 алдартай. Сумын 9 алдартай болоод тэр одоо миний хүч гэж юу ахав та одоо тэгэл албан байгуулах юм. Дарааga энэ л удирдлагууд юм ажилчдын юм л хүчтэй одоо тэг. Би бол юм болгон нэг дандаа тэгэж боддог тэрүүгээр л бид нар ч дээшээ арга гэр амьдралаа авч явж байгаа юм л болсоод байдсан шүү дээ. Ер нь бол тэгэл энэ ажилдаа л тэгэл үүрэгт ажилдаа л тэгэл энийг цэвэрлэгээл өгсөн тэр үүрэгт ажиллаа л хийждэг байвал тэгэл бид нар чинь нэмээ тийм юм байхгүй шүү дээ. Ер нь бол тэгэл ажиллаалтаа сайн ажилдаа л хянамгайл байх юм бол тэгэл нэг сүйд болоод байдаг юм шүү дээ. Өглөөнөөс орой хүртэл. Өглөөнөөс орой хүртэл тэгээ тэр чин нэг цаг амарчна тэр чин хөөхөн бас нэг өглөө 7-оос өглөө 8-аас гараад одоо энэ өвлийн цагт бол өглөө бид нар нэг 6-аас гэрээс гараад тэгэл нөгөө хапийнхаа сургалтыг аваад тэгэл өглөө нэг 8-аас ажилдаа гараад тэгэл 12 гээл буугаал цайндаа орчхол 1 гээл гараад ирдэг. Тэр нь бол одоо нэг хэцүү зүйл гэдэг юм байхгүй шүү дээ. Сайхан бол тэгэл ажлын хамт олон сайхан ажиллаараа байхгүй. Тэгэл эн чинь нэг зам цэвэрлсэн чил хэдүүлээ шуугилдаал цэвэрлчихнэ. Ажлын хамт олон байгууллагын гэдэг чинь тэгэл сайхан шүү дээ. Ер нь тэгэл юм болгоноор л сайхан шүү дээ. Одоо тэгээ муухай зүйл гэж бол байхгүй. Одоо анхандаа ч хэцүү л байдаг байсан. Яана цас ороод, яана бороо ороод тэгэл ингээл хэцүү л байдаг байсан. Одоо бол тэгэл нэг хүрчүүр точигнуулаараа явчихад бол тэгэл цэвэрлж л орхино шүү дээ. Ингээд харж байгааслаа. Яг ингээд энэ замын хөдөлгөөнтэй үед ер нь жоохон өндөрлөлттэй гэдэг нь ойлгох. Тэгээд нөгөө ойлгох хүн гэж байна, ойлгохгүй одоо ч нэх ойлгохгүй хүн гэж бол нэх яах вэ? Тэгээ гайг уулцаа одоо тэгэл нөгөө манай албан байгууллага чи өөрөө сайн нөгөө ажилчдаа сүрхий хяналт тавиад сүрхий ажилдаг болохтойгоо зэрэг энэ замын тэмдэгээл сайн тавиал ажилдчих юм бол тэгэл замын тэмдэгээ сайн замынхаа тэмдгийг тавьцгаахгүй одоо гэр бүлтэй амьд очи эдэргээл ингээл байнга ингээл хапын сургалт мургалт ороод ингээл манай ажилчид чинь мундаг ажилчдаа хүлээдэн штэ хүлээж авна хөөх юм мундаг штэ манай энэ л дарга нар энэ л удирдлагууд чинь нэрэн сүрхий болохоор тэгээ ерөөсөн тийм нэг айх зовох тийм юм байдгүй штэ бид нарт бол ерөөсөн цаанаас нь яг яриад хэлээд өгчөж байна хүүхэд чиг сургаал явчихж байгаа юм чинь тэр чинь айгаад байх тийм нэг тийм бид нарт тийм юу гардгүй шүү дээ. Хаан л хаан хог байдаг, хаан л хаан л шороо мороо байдаг байсан. Одоо бол эрхүш гоё болцсон шүү дээ. Одоо совилжоод хүний совил гэдэг чинь бас сайхан юм аа хөрх гэдэг. За тэгээ хэдүүлээ хаад ямар цаашаа салаан дээр их очино. Тэгээ тэн дээр очиод яриагаа өргөжлүүлсэн. би
би одоо юугаа нэг оролцож аваад очиж. За. Зочин хаячаа төрүүл ороо цаахгүй. Хацаахгүй. Сайхан шинэлсэн. Зоолголт явуулцаахгүй шүү. За юу сайгараа тэгээ. Шоо зам дээрээс наваад явчлаа. Яагаад ингэж сүү энэ алхсан бэ? Холцсон. Оо how is this you? За бидний одоо ихтэй барих эхний сюрпризууд оюун салаан дээр ирээд ихчийг одоо бүрэн өөрчлөх байгаа. Тэгээд оюун салаан нь болохоор 2 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа. GB5-ны хойдлын 5 дугаар блок 101-ийн тоотод одоо байрлан үйл ажиллагаа явуулдаг юм салаан байгаа. За одоо ихчийг ингээ харж хад нилээ өтгөн гоё хар устай юм биш тэгээ. Ерөнхийдөө амлээ юу даа. Ерөнхийдөө доороос жоохон яхаа гоё олгоо, тайраад жоохон гоё олгоно л гэдэг чинь. Тэгээ ямар ч хэлсэн гоё олгосны дараа эргээд уулзъя. Устын ингээ артуудаас сүүлдээ юу их чинь нүүл. Нэгэ нэрмээр сайхан. Ямар их зарж ирэх бол таа гэж бодож. Стэ гойсна. За оюун салааны маань мастер артист оюука маань одоо их чинь маань маш хөөрхөн болголоо. За игч хэр таалагдж байна? Таалагдж байна. Ийм гоё болгоно гэдэг чинь. Миний өсч угаасаа загцаасан хачин өс гэдэг ус ийм гоё болгоод өглөө шин. Маш их баярлалаа. Маш их талархлаа. Ажилд нь амжилт. Олон цаашаа өргөжөөрэй. Таныг угаасаа таньдаг мундаг хөөхөн гэдгийг чинь таньдаг сайн. Баярлалаа. Маш их баярлалаа. За ихчийн өсний үед юу ямар онцлогтой юу байна гэсэн. Эгийг ус болохоор төрөлхийн өөрийн нэг бие жандрыг ус болохоор айгүй нэг бэси жандрыг ус болохоор айгүй нэг өөрийн төрөлхийн нэг юм арзар дуустай болохоор их таарчих юм бол өнөөдөр шиг арзаагаад явчин тийм болохоор яг өөртөө тооруулаад таарчихсан. Тэгээ манайгээ мань өөрөө будахгүй гэдгийгсэн. Тэгээ сайхан контентын зориулаад сайхан эндүүдэд тэгээ жоохон өөрөн жоохоо янзлаа тэгээ өглөө тэгээд дараагийн контент руугаа жаргалтай нарга болохоор. За баярлалаа. Манай харсан баярлалаа. За. Тэгэхээр мэдээж нэг ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалаад тэр болгон бас өөртөө цаг гаргаж чадахгүй юм байдаг бах тий. Таны хувьд ер нь
хэр өөртөө цаг зав гаргадаг вэ? За нэг цаг зав гээд нэг гарах тийм юу нэг болдгоо яах нөгөө албан байгууллагынхаа одоо нөгөө шинэ жилээр л нэг зав зай гаргадаг. Бусдаар бол одоо нэг зав зай гараад байдаггүй. Гэтэ ямар ч гэсэн тий өдөр тутамдаа өөртөө тохируулаад хөөн бодол тэгэл өчтгөх тий. Тий өөртөө тохируулаад өөрийнхөө нүрэрсийг янзлаад арчлаад одоо хаврын салхинд арчилгаа гамбол хийгээл өөрийнхөөрөө л явдаг. Өнөөдөр ямар ч зэн ингээд үсээ гоё засуулаа тий үсээ гоё болохоод нүрээ бас хөрхөн ингээ бодуулчлаа. Сэтгэл маш өндөрлөөс тэ үнэхээр гоё эд юм байна. Ийм гоё өстэй гоё. Ийм гоё намирсан өстэй боллоо штэ. Ийм гоё нүртэй боллоо. Жаргалал юм байна. За одоо ингээд оюун салон басаад ингээд дотроо маникюртай, маникюр, педикюр ингээд ажилладаг байгаа. Тэгээ одоо таны ингээд гарыг одоо маникюр орноо. Маникюрт орноо. Өнгөө яг нэг тодорхойлоод өгчөөд би болохоор ягаан өнгөд ямар өнгө өгөхгүй гэл. Байж болно шүү дээ. Софт болдог. За эхлээд бол суур бэкээ тавьсан. За бэкний хаараас бол хамаалтын гээлээ тавьсан. Одоо хамаалтын гээл тавьсан байгаа байдал бол нэг юм их байна. За одоо ингээд будаал. Хичээд бол энгийн бодол тэгэлэхээ сонгосон. Цуглнаа. Мэдгүй юм уу? Тийм үү? Орч. За их чи өнөөдрийн одоо маникюр үсвэ ингээ засаал те нүүр бодолт нь юу нэр таалагдчих. Таалагдчих байна, сайхан байна. Гоё бодож байна. Сайхан байд юм байна. Баярлалаа. За тэгэхээр манай нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр оюун салооны мастер артист оюун эрдэнэ болон за Лилис Нэл салооны одоо маникюрчин хонгор зул нараа одоо хамтран ажиллаа. Тэгээ та бүхэндээ бас баярлалаа. Тэгээд оюун салон маань GB5-ны 5 дугаар блок 101 тоотод одоо үйл ажиллагаа явуулдаг байгаа. За оюун салооны хувьд болохоор дотроо маникюр, үсчин гэд бүх одоо зүйлүүд нэг дор гэдгээрээ ингээд давуу талтай. Тийм болохоор та бүхэн маань бас өргөнөөр ирж үйлчлүүлээрэй. За тэгээд хэдүүлээ ингээд дараагийнхаа газар руу явцгаая. За тийш явна. Энд таныг бас одоо ингэж гоё болсон юм чи бүр улам хөөрхөн болно. За манай нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр Хэмэр Плазагийн 2 давхурт байрлах Нарлаг манлай одоо хувцсны дэлгүүр маань хамтран ажиллаж байгаа. За тэгээ өнөөдрийн ихчид маань та бас ингээд тохирсон хувцлалтыг ингээд бүрдүүлж өгөөч. Гайхаж байна да. Өнөөдөр одоо ингээд ийм гоё нүрэ будуулаа, тэ үсээ анзлаад гоё утамж одоо ингээд хувцлал бүрэн хувцлнаа. За. Энийг үзчих. Дөрөв гол цагаан мах юмсдоо. Сик. Би дотор нь биений өнгө цаана.
Тий, энэ өстэй гахгүй ярагч танд. Тэгэл одоо энэ чинь шилэн тарих. Үгүй. Би госморгоо. Үгүй. Хавтмаар хатсан битгэн намайг дууд. Энд дуу оруулаад байхгүй. Энэ байнга энд байдгүй. Өдөр юу могоос нэг өдөр юм юм шиг болоож л. Тэ над бос ч бараг дажгүй зохиод байгаа. За одоогийн төрж байгаа сэтгэл. Юу өстө юу болов мэдээгүй би өөрөө ч мэдэхгүй балмагтаа явж байна шүү дээ. Гэтэ ямар ч байсан маш их баярлалаа л. Маш их баярлалаа л гэж хэлээ. За манай ивент тэгчээр бас ингээд ажиллаж байгаа танд маш их баярлалаа. Тэгээ ер нь одоо энэ дэлгүүрийнх нь хувьд те хичнээн нэр төрлийн ингээд ер нь бараг ингээд бас худалдаалж байна. Манайх голцоо нэмэгтэй барах байна шүү дээ. Өнөөдрийн манай зочны маань те яг одоогийн өнөөдрийн лүкэн те яг ер нь хичнээн төрний нэр одоо үнэтэй хувцалтаар энэ тавцалсан 140 гутал 120 болтой 160 болооч. За тийм бас манай нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр ингээм хамтран ажиллаж байгаа танд бас маш их баярлалаа. Таны цаашдаа ажилласнаас амжилт хүсье. Баярлалаа. За контентын маань сюрприз дуусаагүй байгаа. Тэгээд дараагийнхаа газар руу хамтаа явцгаая. Өнөөдөр чинь гадаа бас их гоё байна. Гадаа гоё бай. Би өөрөө бүр гоё байна. Тэ би өөрөө өстэй гоё цэцэг шиг байна гэ. Би өөрөө бүр цэцэг цэврүү шиг болгосон та яртаа баярлалаа. Зүгээр. Ер нь одоо ингээд за энэ тал нь гарыг. Ер нь таны хувьд те эмэгтэй хүнийг те ямар байгаасаа гэж хүсэж байна те өөртөө хэрэг бас ингээ анхаарал тавьдаг байгаасаа гэж бодож байна. Би ерөөсөө эмэгтэй хүнийхэн талаар ерөөсөө өөртөө анхаарал сайн тавьж байгаасаа би ерөөсөө зам талбай ажилчин гэхгүйгээр өөртөө ер нь хүн анхаарал тавьж байх нь зөв юм байна тийм байх тий. За хэдүүлээ явъя. Одоо гэрд очихоор одоо нөхөр маань таних болоог. За бидний дараагийн ирэх газар бол хөргөн ресторан. Ох яа наймаар юм. Ари яхаг. За манай нэвтрүүлэгт бол маш олон одоо байгууллагууд одоо хамтран ажиллаж ивент тэтгэж байгаа. За тэдний нэг маань бол хөрмөн ресторан лаунж байгаа. За тэгээд одоо дараагийн газар маань энэ байлаа. За орохыг. За дотор бас юу хүлээж байгааг таашгүй. За харцгаая. Их зүйл нэлээд довтлолтой байгаа тий. За харцгаая. Би ч одоо 28-тай анхан төв рүү орж ирж байсан юм. Оо, ер нь таанах үе. Би ч ер нь цогтоогийн хөдөө малчин байсан байхгүй. Айл аавыгаа өнгөрөөчөөл 28-тай ийш орж ирэл. Тэгэл эс юм онтход амьдралд бүдэрчж үзлээ, зовжж үзлээ, жаргачж үзлээ тэгэл их л юм үзтiin юм байна ер нь. Ер нь Дандаа дардан байхгүй тий. Хүн ерөөсөн дандаа нөгөө дардам замаар явж ирэхгүй, зовон зүдрэн, ядарна. Ер нь бол тийм жаргалтай байхгүй хүн ерөөсөө. Тэгжил явдаг юм байна. Тэгэхээр энэ захирагчийн ажлын алба гэдэг газар ороод жаргаж л шүү дээ. Одоо бол жаргаж л дээ. Тий, амьдрал бардна л шүү дээ. Гоё л шүү дээ. Гэтэ бас нөгөө нэг заримдаа ер нь ажил гэлтгүй ер нь амьдрал нэг шантрах үед бас гарч ирнэ тий. Тий, ер нь болгонд л бас яа тий их баг гэлтгүй гарч ирэх. Ер нь бол шантардаг үе байсан зөндөө л байсан. Одоо хүүхэд нялгаж гэдэг юм уу? Одоо сая төрчөөдөж гэдэг юм уу? Тийм шантарсан үе байсан шүү дээ. Байгаа шүү дээ. Ер нь бол бид нар яг бардам замаар, дардан замаар явж ирэхгүй, гүгээр оромжгүй гэдэг юм уу? Ажил амьдралгүйч гэдэг юм уу? Одоо тийм бол зөндөө л байсан шүү дээ. Тэр болгоныг би тойроод ирээгүй. Та дайраал бүгдийн дайраал гараад ирсэн шүү. Тэгээд би одоо үр хөвгтөө хүртэл өглөөлж хэлдэг байхгүй миний хөө ээж нь гэнтэх машин тэргийн дайруулдаг юм билүү яаж мэдэх манай ер нь бол хапын сургалт гэж явагддаг. Тэн дээр өглөө болгон ч хэлдэг яг үнэн байхгүй юу. Би бол
одоо удирдлагуудаа маш их баярлдаг. Нэр үнэн шүү дээ. Хүн өглөө үр хүүхдээ баярлалаа гэж хэлчихэл гараад ирдэг. Яаж яах юм бүү мэд шүү дээ. Энэ гэнт нэг согтуу юмрээ дайрчдаг. Гүй нэг яа тий одоо гэнтгийн юм авах гэж байгаа буцаддаг гүгээд ч юм уу дайруулцдаг. Яаж мэдхээ? Нэр нь л орой гэртээ ирэхгүй өдөр гэртээ ирэхгүй байвал яах юм? Тэхийнхээ хооронд үр хүүхэдтэй ирнэл сургаамж үлдээж ийл гэж цаамтай их чинь одоо шүү. Юу ах вэ одоо тэгээ нээх яах вэ? Игчрэхэд яах вэ? Нээх тэгэж нээх амьдрал үзэн хүн шиг яриад яах вэ гэх нь бол тэгэж байгаа юм биш. Гэтэл юм бол хүн ерөөсөө хүн болж төрснөг их л юм үздэм блэ, их л юм туулдсан блэ. Ер нь жаргалан гэж байна, зовлон гэж байна. Бүхэл юм их туулна ерөөсөө. Ганц гой замаар тэгш таксаар угаад ирнэ гэж хэзээч байхгүй. Тэгш явсаар байгаад ирнэ гэж хэзээч байдаггүй. Хүн зовн, жарган, зүдрэн, ядарн, тэр өлсөн, цанган тэр юм болгоны чинь ерөөсөө өөрөө л өөрийнхөө л альныг яхаар байна, өөрөө л хуваарлж хувааштай ээж тийш нь ерөөсөө өөрөө л зохицуулна. Тэрнийг хажуудахад нь зохицуулахгүй мэдээж би станерын зовлонгоор унчлаа, би зовлон домбочлаа л гэж ингээд байх юм бол хүн өөрөө л зов, өөрөө л ядарна. Тийм учраас өөрөө л бардам байх хэрэгтэй. Би бол өнөөдөр ягаад ч орилж моорч байна. Өөж орсон шүү дээ. Намайг ёсоо алдартан болгосонд нь үнэхээр баярлалтай байна. Одоо манай албадууд бол одоо манай дарга одоо манай бүх албадууд бол намайг хийсний үнэлж тэгж үежил надаа өгч байгаа штэ. Намайг үнэлээгүй бол өшөө хүндэл өгч байгаа штэ. Тэ. Тэгэхээр би одоо эргээд би далай шиг асгана гэж санаж байгаа тэд нартай. Тэ. Далай шиг асгаад ирэх юм бол миний үр хүүхдүүд сайхан ч явах юм билүү мэдэхгүй. Би нэг юм авцсан гэж бардагнаал ингээл явах юм бол хуваалцахгүй бол би ямар хэрэг үсэн ямар ч хэрэг байна. Бид хоёр чинь энэ албан байгууллагад орохоос өмнө хуваараа ногоо тарьдаг гэсэн. Оо. Та юу зүгээр суудаг юм бэ? Юу хийж байдаг те. Ногоо тарьдаг. Болж л өгвөл өөрийгөө зүгээр суулгахгүй санаатай. Зүгээр суухал юм бол хүн мөнгөгүй болно. Хүн яаж амьдрах вэ? Хүн одоо нэг зарим улсууд тийм биш ч. Нөгөө халамж буухна. Хүүхдийн мөнгө буухна. Хүүхдийн мөнгөөр л амьдрдаг юм шиг, халамжаар л амьдрдаг юм шиг. Тэгэж хэзээч болохгүй. Энэ юусоо ээж аавын 10 сар гэдэг юм хөдөлгөж л амьдрах хэрэгтэй. Тэгэх юм бол хүн энэ мах үедээ зүгээр суулгахгүй байх хэрэгтэй. Зүгээр суугаал байх юм бол тэр хүн байгаагаа барна, байгаагаа идэнэ, залгина. Өшөө юу ч байхгүй бол. Тийм учраас одоо 4 хүүхэдтэй би юм үлдээ. Одоо хийгээд байх хэрэгтэй. Миний л хөдөлмөр. Одоо бид хоёр хөдөлж байж үр хүүхэдтэй юмтай гарах шүү дээ. Одоо энэ л миний энэ л ерөөсөн ганц энэ гол юу яадаг вэ? Тэр л одоо энэ л миний гол. Юу вэ? Хэдийтэй ярьд юм бэ? Яа, баярлалаа. Маргааш болоо. Баярлалаа. Хэдийтэй ярьд юм бэ ч одоо. Яаж манай нөхрийн дугаарыг үзье. За асуу. За манай хөрмийн эстраны зүгээс та бүхэндээ баярын хоолыг бэлдсэн байгаа, мөн вайныг бэлдсэн байна. За, ихчийн өнөөдөр яг сэтгэл. Йоо, өстой. Яаж ч манай нөхрийн дугаарыг үнцээ ороод тэрэн чигээ цаансангүй. Маш их баярлалаа. Сэтгэл бүр өстой амар гоё өнөө өнөөдөр ерөөсөө. Ойр хэдэн жил ерөөсөө мэдрээгүй мэдрэмж өнөөдөр мэдэрч байна. Танай хамт олон
тэр Үсчин салааны хамт олонд маш их баярлалаа. Намайг ингэж өөрчилж, миний гэр бүлийг ингүүлж, энэ цэцэг мэцэг өгүүлж ингэж юу ясанд маш их талархлаа. Маш их баярлалаа. Та хоёрт бүр тусмаа маш их баярлалаа. Өнөөдөр тест үнэхээр үзэсгэлэн таарч байна. Маш их баярлалаа. За ах та өөрийгөө бас танилцуулахгүй те. За, Ирагийн ботоотер байна. За өнөөдөр эхлэр нь ямар харж байна? Гоё харагч байна уу? Өстэй харж байна. Хэр өөрчлөгдсөн бэ? Та догдолж байна уу? Өөрчлөгдсөн байна. Сандарч. Байх. Та хоёр маань ер нь хамтаа ингээд танилаад ер нь хичнээн жил болж байна. За 20 гаруй жил болох гэж шүү. 21 жил. Дөрвөн сайхан хүүхэдтэй тий. Тий, 4 хүүхэдтэй. Ах чинь бас 9 албартан болж байлуу. Болж исэн тий. Тий. Одоо 3 жилийн өмнө Хос 9 алдартай. би 9 алдар. Бас Зам талж байгаас ингээ хос 9 алдартай. хос 9 албартан болсон байна шүү дээ. Баяртай байгаа тий. Ахын нөгөө нэг нийт одоо нэг цэвэрлсэн зам талбайг одоо ингээд тооцох юм бол нөгөө олон юу хаанаас хаа хүртэл гэж ярьдаг үлээ. Хот 13 шүү. 10 дахин орохоор адил цэвэрлдэг байсан. За одоо ингээд та хоёрын бүгд. За баярлалаа. Та хоёрын одоо энэ нандин энэ одоо мөсчийг бас ингээд хоёуланг гинүүлдээ. За. Одоо толгоч. За маш их баярлалаа. За, цаашаа. За бидний Flex нэвтрүүлэг энэ хүрээд өндөрлөж байна. Манай дугаарт одоо оролцсон загшийн ажлын албаны зам талбайн гүйцэтгэгч Хадвар иржтэй маш их баярлалаа. За манай нэвтрүүлгийг ивент тэтгэгч байгууллага болох Оюу салон, Хөрмөн ресторан лаунж, Хямар плазагийн 2 давхурт байрлах, Нарлаг манлай хувцсны дэлгүүр болон одоо Лилис Нээл салоны хамт олондоо маш их баярлалаа. Та бүхнийх нь ажилд хамгийн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Тэгээ нийт одоо эмэгтэйчүүдтэй, ээжүүдтэй олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг